Хан уул дүүргийн 23 дугаар хорооны иргэн дэлгэр сайхан таныг хүрж байна. Үүний дараа их цэцэг та бэлдэж байгаарай. За ингээ манай үеийнхэн бор амьдралаа яайдаг явж байгаа. Зарим нэг нь ордон дотор бортек гэж явж байгаа. Амьдрал ийм л ялгаатай болсон байна. Энэ байшин дотор хүний эрхийн нэртэй сонсгол, ордон дотор оюутлогын нэртэй сонсгол. Ийм ялгаатай анги үүсгэсэн байгаа шүү. За баярлалаа. За ямар ч хүний эрхийн өдөр бас ардчилсан холбооны байгуулагчсан 36 жилийн ой баяр мэндийг та бүхэнд бас хүргье. За өнөөдрийн хүний эрхийн асуудалд хүрэлцэн ирж байгаа байдлыг харахад бол бид их цөөхөлөө байна. Хэрвээ оюун эрдэнэ мэт ийм хулгайчууд орж ирсэн бол энэ дөрөөл орж байна. Хулгайчууд үнэхээр хүчтэй байна. Бид хүчтэй бид сул юм шиг хараж байгаа ч бид тэдээс тусгаар хүчтэй. Бид дараагийн удаа энэ тахимыг дүүрэх хэрэгтэйл бид хулгайчудаас илүү хүчтэй болж хулгайчуудыг цөөх болгоно. Өнөөдөр дараагийн анги гэж яриад байгаа хүмүүс дараагийн анги биш шүү дээ. Дарга гэдэг чинь жинхэнэ иргэдийн төлөө явдаг, иргэдийн төлөө морь нохой мэт явдаг тийм хүмүүс их сэтгэлтэй хүмүүс гэдэг. Дарга нэртэй хулгайчууд шүү дээ. Өнөөдөр Монгол улсад ямар гамшиг байна, ямар аюул байна гэх юм бол тийм үү? За утаа төгсрөл байна. Гэхдээ эн чинь бол зөвхөн нийслэлд байгаа асуудал. Монголыг бүхэлд хамарсан маш том гамшиг биш нэг юм. Тэр бол хулгайчууд. Хулгайчууд өнөөдөр өстө хот хөдөөгүй байна. Төрийн бүх шатанд байна. Бүр улсын их хурал засгийн газар ерөнхийлөгч заахгүй болоод хороо багийн салбар хүнд хулгайчууд байна. Тэд маш олоолаа болж байна. Маш аимшигтай болж байна. Тэд хийснэ олоолаа бол бид нар эцсийн цөөхөн болсон ч гэсэн бид нар бол би хувьдаа бол зээч энэ арчил хүний эрх арчлын үндэслэлээс урахгүй. Бидэнд бол тийм эрх бол байхгүй. За тэгээ энд би юу хэлэх гээд байна гэхээр саяхан одоо болсон бодит түүхийг би та нарт ярьж байгаа. Би өөрөө Сүхбаатар дүүргийн иргэн байгаа. Сүхбаатар дүүрэг нийслэлдээ ялсан ганцхан дүүрэг. Орон нутгийн сонгуульд манайх 35 суудлаас 23 суудлаа авсан. Ардын нам 12 суудлаа авсан. Бид өнөмлөхгүй ялах болсон. Гэтэл хулгайч нар, урагч нар тийм хөрөнгө мөнгө хараад эрхэмтлээр болсон хулгайчууд хаасаагүй бидний хажууд байна. Бидний нөхөд байна. Бидний намын гишүүд байна. Манай арслан гишүүд биш шүү дээ. Манай Сүхбаатар дүүргийн арчилсан намын дарга хөхөгийн болормоо. Одоо улсын их хурл сууж байгаа. Энэ хүн өнөөдөр арчилсан ус урамсан. Энэ хүний хийдэг ажил бол ерөөсөө хулгай. Өнөөдөр та нар боддоо Сүхбаатар дүүрэг өрөмтгөө явуулах байгуулж хаад Сүхбаатар дүүргийн ордог дарга ганцхан байх шүү дээ. Тэр ардын онд өгсөн. Сүхбаатар дүүрэг 7 хэлтстэй. 7 шүү. 5-ын ардын онд өгсөн. Сүхбаатар дүүрэг 20 хороотой. 20 хорооныхоо 10-ыг ардын онд өгөхөөр яриа хийсэн. Одоо 5-ыг өгч явж байна. Ялт байх болсон арчилсан намын гишүүд, ялт байх болсон дүүргийн иргэдийн хурлд ялж байсан манай дүүргийн иргэдийн хурлын гишүүд ялагдсан ардын намын хүнд тахимаа өгөхөд, ажлаа өгөөд, ажлаасаа өгдөг гудамжинд лаз бишгтээ өнөөдөр явж шүү дээ. Тэр хүн өнөөдөр арчилсан намын нэр дээр улсын их хурл сууж байна. Манай улсын их хурлын гишүүд, манай нийслэл дүүргийн манай намын удирдлагууд, манай арчлыг дэмждэг бүх хүмүүс энэ дөр баг ойлгох ёстой чи юу ярьж байгаа юм чи. Бид нар ялагдах гэж өнөөдөр 35 жил зүтгэсэн юм. Өнөөдөр байдал ийм л байна. Өнөөдөр энэ дарга нэртэй хулгайчнараас гадна шүүх, прокурор, цагдаа манайх их гоё ярих Монгол улсын шүүгч, Монгол улсын цагдаа прокурор. За уучлаарай бид нар чи яг үндэ хэлэхдээ хулгайчнар шүү. Бид дийлэхгүй байна. 10 ихт 80, 100 их найдаар нь хулгай ярьчаад гэхдээ тэр огцроод баяр баясгалтай явж штий. Ямар ч ялгаагүй. Нэг хэд хүндрэг төлчихөөд хэрэгээ хүлээсэн хөнгөрөөс югаар яваад гэж. Гэхдээ нэг мө 10,000 хүнхэд талах хулгай ярьсан. Одоо бидний яг одоо надтай адилхан ингийн улсад шууд 3-4 жилээс шоронд явж штий. Бид ялагдж байна. Үнэхээр ялагдж байна.
Өнөөдөр би бол бас нэг санал хэлмээр байна. Ямар санал хэлмээр байна гэхээр бол нэг юм санал хэлмээр. Өнөөдөр Монгол Ардын намын хулгайчуудын өвөр болсон. Энэ нам баг бүхэнд, хороо бүхэнд өвөртэй вэ. Язганч өнөр. Ахмадын хороо гэдээ асууж байна. Баасад язганч. Хэсгийн алхагч гэж байна. Баас язганч. Гэхдээ тэгвэл яагаад бид нар яагаад өнөөдөр айлын одоо хашаалтаа уяа тавхаг одоо гинжтэй баг шиг бид нар ингээд цөөхөлнө ингээд байж байгаа хэрэгтэй гэж. Хороо бүхэнд, баг бүхэнд хүний эрхийн тийм төрийн бас байгууллагыг бид нар энд байгуулах ёстой. Энэ ёстой шүү. Яг тэгвэл тэр мөнгө сан хөг өнөөдөр над хулгайчууч хэдэн их найдаар хулгай хийж. Хулгай хийсэн мөртөө дахиад бидний төлсөв татвараас дахиад хулгай хийж. Бид нар энэ яг тэр хангалттай хороо баг дүүр бүхэнд ийм холбоо байгуулж, төрийн бас байгууллага байгуулж ийж энийг бид нар өдөр тутам минут секунд тутам бид нар энэ хулгайчуудыг тэмцэхгүй бол Монголын нэг номерын гайхамш хулгайчуд болсон шүү. Хулгайчуд маш хүчтэй байна. Аимшигтай байна. Маш халдвартай байна. Миний хажууд явсан миний намын нөхөр, миний дарга Сүхбаатар дүүргийн бүр намын дарга шүү. Сүхбаатар дүүргийн засаг дарга шүү. Өнөөдөр ардын дурч явж шүү. Харамсалтай байгааз. Тэгэхээр өнөөдөр бид нар бол цөөхөн гэхгүйгээр бид нар энэ үгийг бол олон түмэн түргээд Монголын өстө өнцөг болмол бид нар одоо анх 90 онд бид нар анх яаж арсан холбог байгуулж ирсэн гэхээр би өөрөө 90 оны үнэ л дээ 89 онд анх яарсан болж ирсэн. Анх бид нар байгуулахдаа нэгжийн аймаг бүрт, сум бүрт, баг бүрт байгуулж ийж бид нар том ялгалт төрчихсэн байхгүй юу? Бид нар тийм том бүтцийг бий болохгүйгээр бид ялахгүй. Яг тэгвэл бидний хард Amnesty-д олон улсын байгууллага байж байна, нэгдсэн үндэсний байгууллага байж байна. Нэгдсэн үндэсний байгууллагт чинь нь шүү дээ. Олон улсын шүүх бас байх шүү дээ. Манай Монгол Ардын намынхан тэнд очиад арчилсан удаа царай гаргачихад дандаа хулгайшаад очиод ярьдаг, тэд хуурам эхэлдэг. Бид нар энийг ч үнээр хэлэх хэрэгтэй. Өнөөдөр бид нар арчилсан ингээд жийлд ирэх тусам бид нар ухарч байна. Авиргал бол явж тогтолцоо бол бүхэлдээ Монголд бол газар авсан. Одоо энэ хулгай тогтолцоос гэр бүл рүү орж ирж байна. Миний өвөө, миний аав бүгд ардын намын коммунист байсан. Бидний үеэс эхлээд бид нар арчилсан нийгмийг өөрчлөлт шинэ нийгэм рүү орж ирсэн. За ингээд дуусан даа гэж бодож ирсэн чинь уушлаар харамсалтай нь одоо бидний хүүхэд биш ээ. Бидний асцендер ардын намд эсээд эхэлж байна. За аюул байгаа үстэй. Тэгэхээр бид нар өнөөдөр цөөхөл юм байна. Гэхдээ цөөхөл байлыг та хэд маань эдээс ухарч болохгүй. Бидэнд ялт байгаа. Бид Монголдоо цөөхөн болохоос биш бид дэлхийд олох шүү. За тэгээ эцэст нь хэлэхэд Монголд шударга асуудал эрчимтэй тэмцэгч бол хамгийн хүчтэй хамгийн олон байх хэрэгтэй. Хулгайчууд бол хамгийн цөөхөн болохыг гэрэй. За амжилт хүсье. Баярлалаа.